Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа ноён Себастьян. Юуны өмнө геополитикийн хуваагдмал байдал, Иран болон ойролт орнуудад хурцтмал байдал нэмэгдэж байна. Эхлээд асуухад өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж дүгнэж байна вэ? Geopolitical concerns have risen to the Энд цугларсан олон удирдагчтай анхаарлын төвд байгаа гол сэдв нь геополитикийн асуудлууд яхан аргагүй мөн. Таны дурдсанчлан шийдвэр гаргагчид манай түншүүд болон оролцогч талуудыг түгшээж байгаа олон хүчин зүйлс байгаа. Гэтэ нэг чухал асуудлыг онцлох хэрэгтэй. Геополитикийн сөргөлдөө нэмэгдэж байгаа нь хамтын ажиллагаа дуусаж байна гэсэн үг биш. Үнийг ч олон жишээнээс харж болно. Даяаршил ухарч байна гэж хэлэхээргүй байна. Харин эсвэргээрээ даяаршлын дүр төрх хувьсаа өөрчлөгдөж байгааг бид харж байна. Үүний нэг жишээ нь уур амьсгал байгаль хамгааллын хамтын ажиллагаа. Өмнөх нь эзэлсэн дэлхийн хамтын ажиллагааны барометрийн суулгаанаас харж болно. Геополитикийн зөрчилдөө нэмэгдсэн ч хамтын ажиллагаа боддоор нэмэгдсэн. Гэхдээ хамтын ажиллагааны бүтэц өөрчлөгдөж байна. Олон улсын хунцрын гэрээнээс харахад олон талын оролцоотыг гэрээ байгуулах процесс төвөгтэй байсан. Харин бүс нутгийн доторх болон бүс нутаг хоорондын түвшинд, тухайлбал Европын холбоо, Төв Азийн хооронд илүү их идэвхжил ажиглагдаж байгаа. Тиймээс энэ бол хөлмөг дүр зурагтай. Энд бол уулзалт нь удирдагчдад юу болж байгааг ойлгож хамтдаа урагшлах боломжийг олгох зорилготой юм аа. Тэгэлгүй яах вэ? Тэгвэл Европын холбоо, Америк нэгдсэн улс, Хятадаас бусад орнуудын хувьд энэ хуваагдмал байдал нь боломж дагуулж байна уу? Эсвэл тэднийг хоцроож байна уу? Ногоон шилжилтэд анхаарлаа төвлөрүүлбэл нэг зүйл тодорхой байна. Улс орнууд ногоон шилжилтийг шаардагдаж байгаа хурдаар урагшлуулахын тулд санхүүжилт болон технологид нэвтрэх боломжтой байх нь нэн чухал. Хуваагдмал байдал нэмэгдэж байгаа нь мэдээж сайн мэдээ биш. Олон улсын валютын сангийн тооцоосноор хэрэв худалдааны сөргөлдөө үргэлжилбэл эсвэл өргөжүүл дэлхийн эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 7% алдаж магадгүй байна. Тиймээс хуваагдмал байх нь ямар ч байдлаар ашигтай гэж би хэлэхгүй. Гэхдээ энэ нь жижиг орнууд стратеги өөрчлөх шаардлагатай байгааг харуулж байгаа. Шин түнштэй болох, өрсөлдөх давуу талаа ойлгох хэрэгтэй цаг үе ирж байна. Энэ утгаараа ногоон шилжилтийн тухайд эргэх холбоо дахин боловсруулах зэрэг асуудалд төвлөрөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бодит төвсөл өөрчлөлт гэж бид харж байна. Монгол шиг хөгжиж буй орнууд хүлэмжийн ялгаруулалт багтайч уур амьсгалын эрсдэлд өртөмтгий байдаг. Тэгвэл хүлэмжийн ихээр ялгаруулдаг хөгжингөө орнууд бага дунд орлоготой орнуудтай хэрхэн хамтарч уур амьсгалын нөлөөллийг бууруулахад нь тусалж чадах вэ? Уур амьсгалын санхүүжилтийг тойрсон гол хамтын ажиллагаа нь хөгжиж буй эдийн засаг руу чиглэсэн санхүүжилтийн урсгал, хөрөнгө оруулалт, шилжүүлэг. Олон талт хөгжлийн банкнууд энэ талбарт маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ нь дэлхийн уур амьсгалын стратегийн салшгүй хэсэг нь байх ёстой. Мэдээж үүнээс гадна хиймэл оюун олон салбарт хурдцтай хөгжиж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байна вэ? Мөн ямар боломжууд харагдаж байна вэ? Дижитал шилжилт болон ногоон шилжилт нь маргаангүй энэ 10 жилд болон цаашдаа ч үргэлжлэх хамгийн илт чухал бүтцийн шилжилт болж байна. Тэгэхээр хамгийн ойрын нөлөө нь юу вэ? Миний бодлоор хэмэл оюун нь шийдвэр гаргагчдад илүү оновчтой шийдвэрт хүрэхэд тусалж байна. Жишээлбэл дэлхийн эдийн засгийн форумд энтгэгт хөдөө аж ахуйн инновацид зориулсан томоохон хэмэл оюуны туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Олон ч судалгааны үр дүнд хэмэл оюуныг системтэйгээр ашигласнаар ургацын гарц мэдэгдэхүйц нэмэгдэж, нөгөө талаас пестицидийн хэрэглээ багасныг харуулсан. Энэ бол нийлүүлэлтийн сүлжээнд хэмэл оюуныг ашиглаж болохыг нотлох бодит жишээ. Өөр боломжит хэрэглээ нь ухаалаг ажиглалт, ялгаруулалтыг хянах, газрын дөрөөллийг мониторинг хийх зэрэг дэвшилтэд аргууд байгаа. Давост бидний онцолж байгаа өөр нэг чиглэл бол бохирдол, хог хаягдлын менежментэд хэмэл оюуныг ашиглах явдал. Өнөөдөр хог ангилах нь ихэвчлэн хүний хөдөлмөр шаардсан ажил хэвээрээ байна.
Харин хиймэл оюун болон дүрслэг технологи энэ процессыг бүрэн өөрчилж чадна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хиймэл оюуны хурдтай өсөлт нь өөрөө байгаль орчны уул мөртэй. Газар ашиглалт усны хэрэглээ өндөр байдаг. Тиймээс бидний анхаарах өөр нэг чиглэл бол технологийн салбар өөрөө байгаль дээлтэй, усны хэрэглээгээ бууруулах, үр ашигтай, орон нутагт эерэг нөлөөтэй болох явдал. Технологи үргэлж хоёр талтай байдаг. Also, the interesting fact that nature business Байгаль суурилсан шийдлүүд улам их анхаарал татаж байгааж дэлхийн уур амьсгалын санхүүжилтийн 5% л хүртэж байна. Институцийн хөрөнгө оруулагчид орж ирэхэд ямар саад байна вэ? The World Economic Forum highlighted already a couple of years ago. Дэлхийн эдийн засгийн форум хэдэн жилийн өмнө байгаль дээлтэй шийдлүүд жилд 10 их $10 долларын бизнесийн боломж 400 сая хүртэлх ажлын байр бий болгож чадна гэсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Энэ бол асар их боломж. Тэгвэл юу саатуулж байна вэ? Нэгдүгээрт олон төсөл цар хүрээгээ тэлэхэд хүндрэлтэй байдаг. Хоёрдугаарт үр дүнг хэмжих асуудал. Нөрс зөрөгчийн ялгаруулалтын хэмжих нь байгалийн үнцний хэмжихээс хамаагүй хэлбэр. Эрсдэл өгөөжийн харьцаатай холбоотой асуудлууд тулгарна. Тэгвэл дэлхийн эдийн засгийн форум юу хийж байна вэ? Нэг талаас бид үүнийг гүйцэтгэх захирлуудын анхаарлын төвд оруулахыг зорж байна. Одоо бидэнд CEOs for Nature хэмээх томоохон гүйцэтгэх захирлуудын бүлэг байдаг. Мөн байгальд хөрөнгө оруулах тодорхой төслүүдийг хурагшлуулахыг хичээж байна. We're trying to advance specific projects around investing in nature. Davos Forest Future Alliance нэртэй шинэ санаачлагыг эхлүүлэх гэж байгаа. Which is hopefully evolving. Энэ нь амьд эд бүтэцэд хөрөнгө оруулах хамгийн том бизнесийн холбооны нэг нь болно гэж найдаж байна. Бид эрчим хүч, уул уурхай, технологи зэрэг салбаруудтай хамтран байгальд илүү ээлтэй болох арга хэрэгсэл, гарын авлагыг боловсруулж байна. Тиймээс бид байгалыг өргөн хүрээний байгаль орчны хөтөлбөрийн шинэ хил хязгаар гэж харж байгаа.